За энэ 200-аас ингээд зорсондоо хүрээд аян замдаа сайн яваад их нустай эсмэнд хүчрийг тавхан нэс гисэн ярэ. Одоо бурхан дээгүүрээс яг аян замдаа сайн яваад санснаа зоосондоо хурц яваараа. За. За махайцээ. За энэ талын мах чи одоо чамцаар ус мах таа. За. Миний Ой, яна. Чиг цаага. Оо тэр яг хамагч. Хүүхдийн чи. Ой, яа ч талын мах аваа. Тэ 5 он. Тэр зааглаа. Чамаа хөгцсөн юм байна. Энэ гайгүй бай. Тэр талын мах аваараа. Талын махнаас амсараа. Жага арай цам мах. Талын мах. Талын мах. Яах юм. Талын. Энэ таас аваад ижигээ. Киспэрнэс. Болоо юу? Бизнес. Tagad бас өөр ойлгороо. Одоо ч эндээ хаврын сүлсээр 101 сар болж байна тий. 101 сар шүү дээ тий. Ихэнх сар. 101 сар. Тэгтэл өнөөдөр гайгүй дуулаарчлаа гэсэн. Бус өдөр бүтэн цайлаа. Тий. Тал Хай. За бэр тавьчлаа шүү. Тэглэн хийчихлээ. Хичээш гэсэн. Гал Гүйж Аяаж болсон юм. хайгаж таа. Энэ юу штэ. Энэ юу тэр хавир гоёж. За бид эдний явсаар агаад Баяуулгийн аймгийн Цагаан нуур хилийн бомт дээр ирсэн байна. За тэгээд Казак төмний төлөөлөлсөн Тамирахын дээрчээд одоо цагаан байлуулаад бид нар явах чинь одоо маргааш бидэд хөдөлгөө. Өнөөдөр ч 2 дахь өдөр. За тэгээд одоо усын уул ясын дагна бас одоо айлд ирсэн хүн бас сайхан зочлонтой гараад айлсан. Талгаад тахта сайхан талгаад тий. Тэгээд талгаад тахта маш их баярлаа. Бат тахта маш их баярлаа. Батхан тий Батхахт маш их баярлаа. За тэгээд нэг сайхан ярилцаж бас нэг Баяуулгийн аймгийн онцлог тэгээд Казак төмний тухай сайхан одоо тий соёл заншил юу гэдгийг бидний талаар нэг жоох ярилцсан гэсэн юм аа. За тэгээд та нэг өөрийгөө сайхан танилцуулаад байна. одоо тэгээд чивэ танилцсан үгээд одоо би дуунуудаа талгаад гэдэг юм. Баяуулгийн цагнуур тосгоны ууг хөөхөд дэндэрчсэн аав болохоор сингэлийнх нэг аавын атганд багт гэдэг залуу тэр хүн бол бодохгүй нэг манай хууд тийм л байдалтай байгаа л да. за амьдрал хэрвээ Амьдрал яхав хөтөл юм байна хөдлөхгүй байвал тэгэд юу ч олохгүй шүү дээ. Гэтэл жил болгон 100 тарав өнөөдөр гайгүй нэг салхигүй гайгүй өдөр боллоо. Тийм сэмэг тийм байдалтай юм. одоо ч нөгөө хаврын сүүс сар гэж юм. Хорон шууд тий. 101 сар. Одоо 100 сар тий 101 сар орчлоо. Одоо ер нь жоохон гандууд байна тий. Гандууд тий. Ер нь нэг юм салхитай юм байдгүй энд. Ийм байдгүй байсан шүү дээ. Одоо нэг 5 баг 10 жил боллоо да салхитаад. Цас орно тэгээд салхитлаад төгөөд ачин салхит. Яг сасыг. Тий. Би тэд чи ирээд 5 тий 5 жил да. 6 ч өмчлөө тий 6 нас. Тэгээ би тэд ирэх чинь одоо 100-аас ирлээ шүү дээ. Айгүй шумуул та 30 гаруй. Одоо яг зүүнний эдэн сараар ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Би тэдний нөгөө ингээд Европоос наашаа ингээд ирж байхад тэгээд нутг руугаа ороод ирсэн хэл даваад ороод ирсэн чинь шууд одоо шөнөдөө тик гараацтай болоод уулаараа цастай болоод тий Янз янз юм тий байна. тэгээд салхитай тэгээд бас нэлээд одоо өндөрлөг газар оршдог юм байна. Хэмжээсээр харж хат нэг 2330 юм байна. Тэгэхээр энэ бас хүүтэнд одоо тий таад маань одоо дасцсан уу? Даслаг ах уу даслаг. Зондоо бол ерөнхийдөө тэгээд яг иймэрхүү л байх уу? Иймэрхүү шүү дээ. Ерөөсөө нэг энэс илүү бол халахгүй. Одоо ч нэг 17 8 градус шүү дээ тий. 15 градус тий 15 градус.
Өсрээд. За багтаахын талаар нэг дууссан юм би. Одоо багтаах чинь одоо бас энэ сум орнуудтай их олон жил болж байгаа гэдэг тий. Тий. Та ямар ажил хийжсэн юм бэ? Би ч одоо савнорын дамжил баз гэж байсан. Дээр үед. Тэгээд ном бол. Одоо баруун 5 аймыг хангаж байсан. Бүх бараа энэ соцхон энэ Тэр тий. Тэр тэнд гөрөшгөр халж байсан. Тонногоос паузер гэдэн он яг машин тэрэг барьж байсан. Тэгээд одоо ингээд 3 жил болж байна. Тэгээд одоо тэр зураад одоо ингэсгээд энэ улаанбааштай ингээд амьдрал ингэсгээл байж байна. Одоо та нэгтээс хэсэг нь одоо айн замдаа сайн яваараа Монголда одоо эрүүмэн эсмэнд хүрээд ирцгээ манай Монгол улс над тухай гэж заагаад усгая да. Өөрөө сайхан бат оршгүй сайхан үлж. Тэгээд би ерөнхийдөө бас таныг нэлээд ажилласан байхгүй би багтаахыг их ажилласангүй. Тэгээ ер нь Казаки ардын их ажилласан хүмүүс байх юм. Би ингээ ер нь харж байхад маш ажилласан. Өглөөрт босч байна тий. Нэг харин 5 өнгөрөөл 6 тий 6 болохоор л ерөөсө бүгдээрээ босоод иргэн дээрнээ цэвэрлээд л нөгөө тэгээ та хэд маань бас их гоё юу юм аа. Ингээ харахаар нэг тийм нөгөө сагалт айлын санаа нэг гэж тий. Нэг нь ингээ сайхан машинтаа яриад бүгдээрээ сайхан нийлээд бүх хогуудаа ингээ ачаа авчих юм тий. Машин дээр портер дээр ачаад хогийн зэй дээр наавчаад асгачих чинь нэгнийхээ сайхан байшин та чинь сая одоо 2 өдөр бас нэг байшин буулгаж тий. Тэгээ найзгаа бааж Тэгээ найзгаа байшин сайхан буулгаад ингээ нэгэндээ сайхан тус тэмтэй сайхан явах юм аа. За тэгээд миний нэг анзаарсан зүйл одоо энэ хэд маань 3 хэлээр ярих юм. Тэр гайхамшигтай санагдлаа надад тий. Монгол хэлээрээ сайхан ярьж байна. За тэгээд Казак хэл бол одоо ойлгомжтой тийм ээ. Казак хэлээрээ их хэл юм чинь. их хэл одоо умрын хэлээрээ бол ойлгомжтой сайхан ярьж байна. Би бол одоо яг зөв хүмүүсээс зөндөө сонсч л байсан л та. Казак одоо Баян-Улгийн аймагт ингээд би бол одоо яг анх удаа ингэж зочилж одоо энэ тий Баян-Улгийн аймгийн гой төлөөлөл болсон Казак хүмүүсийнхээ гэрт нь ингэж ороод гой хоолундын нийтэд ингэж явж байгаа. Тэгээд зөвөр ингээд хүмүүс над хэлэхдээ бол ингээд монгол хэлээр ярьдаг гэж надад ярьдаг гэсэн байна. Ерөөсөө тэр хүмүүс чинь монгол хэл мэддэггүй маа ингээд ерөөсөө казакаар ярьдаг гэж хэлсэн. Гэхдээ одоо энд бол бүх хүмүүс сайхан монголоор ярьж байна. Бид сайхан монголоор ярьж байна. Тэгээд мэдээж их хэл юм чинь одоо казак хэлээр юм. За тэгээд дээрэс нь орос хэлээр чөлөөтэй ярьж байна. Одоо хүн болгон бол орос хэлээр чөлөөтэй ярьж байна. За тэгээд манай талгай таах бол англиар бас ярина тийм ээ. Ярд. Үндсэн бас ажиллана гэх юм аа тийм. Бас одоо нөгөө exchange гэж ярьдаг юм л да. Одоо валют солих тий гаднаас ирсэн гадаад иргэдийн одоо энд чинь бас нөгөө нэг хэлийн одоо бонд тий энэ чинь тосон гэж явдаг гэсэн тий. Тийм тэгэхээр энэ тосон учраас бас энд нөгөө банк одоо бас байхгүй тий бэлэн мөнгө бас жоох асуудалтай. Тэгээд хамгийн ойрын одоо банк чинь 30 км тий 25 км тий. Тэгээд манай ихэнх ах маань одоо ингээ сайхан гоё англиар ярьдаг хүмүүстээс одоо exchange одоо энэ чинь хүний амьдрал юм чинь тийм ээ. Амьдрал багтаа ялж тий хулгай яаж байгаа сайхан өөрөө хэлтэй баста одоо 4 хэлээр чөлөөтэй ярьж гин. Тэгээ сайхан гадны сайхан жуулчдыг орж ирэхээр нь гоё одоо тий тэр хүмүүс туслаад бас мөнгө төргийн гоё сольж өгөө. Гадагшаа явж байгаа хүмүүс одоо юу гэдгийг бас мөнгө төргийн нөгөөд би ч хүртэл одоо ингээ өрөвөл байхгүй бас өрөвлөө авч штэ тэгээд их мэтлэн гээ. За Баян-Улгийн аймгийн ер нь нэг онцлог ер нь хичнээн хүн амтай тий хідэн сумтай тэр талаар та нэг яриач. Би юу? Тий. Манай Баян-Улгийн зөөр 1000 амтай 12 сумтай 1 тосонтой. Тийм байдалтай л. За ер нь бол би бол үзээгүй зөөр энэ удаа ч одоо үзэж чадахгүй юм шиг байна л да нөгөө шүлхий гараад бас хөлгөөн хөдөлгөөн зогсчихсон. Тэгээд яг уу алтаа том богд гэдэг одоо тий хүүтний оргил хэлээ. Хүүтний оргил да. Тий хүүтний оргил. Алтаа том богдыг нэг үзье гэж бодоод бас нэг сүүн гол гэдээ biz одоо сонсч ирсэн тий бас зургатаар харж илсэн л та тэр сүүн голыг нэг үзчих юмсан гэсэн бас юу байсан да энэ удаад бол одоо амжсангүй л дээ яагаад гэж бодохгүй. Тэгээд бас нэг гоё хоёр нуур байдаг гэж би сонссон. Хот нуур.
Тэгээ нэг хоёр хурган нууртай. тэгээ нэг их гоё хоёр нуур байдаг гэж байна. Тэгээ ер нь бол яг бас Монголын жуулчид, дотоодын жуулчид, тэгээ гадны жуулчдын одоо Өвснөр маа. хамгийн их одоо зорж ирдэг, үзгэж ирдэг газар бол ерөөсөө яалтчгүй л одоо Атлантаа мөгдөг. тийм ээ. Цөөн гол Тий, зүүн гол тий. хот нуур. Энэ бол угаасаа одоо энэ аймгийн яг үндсэн одоо бас гоё онцлог тийм ээ. Тий. Сайхан. Тийм. Тэгээд тэр талаар та одоо бол үзсэн байлгүй дээ. Зөндөөл үзсэн байлгүй дээ. Юу? Алтаа домбогдоо. Алтан бог оргочтой. Ойрхож та манах. 150 мм. Та одоо зөндөө орж ирсэн. Гөөгөө ороогүй. Оо та үзег юм уу? За за. Багтаах бол үзчихсэн нөө. Гэхдээ би ч үзээгүй лээ. Тэрнээс ашаага явж ясан те. Сүнгол нөгөө одоо яг бах наршсан байдаг гэдэг. За сая би хэлгээс энийг гэдэг шүү дээ. Ахсуу гэл аршаан байдаг. Оо за за. Юунд сайн тэр? Тэс одоо 10 хэдэн төрөлд одоо нөөч байна, хаамж байна, холоож байна. Юу гэхтэй. 10 Бүх хэдэн биенд. төрлийн одоо Сайн. юу байгаа. Хүйт нь юу ч байна, гүлэнч байна, хаалгонч байна тэгээд тиймэрхүү байдаг. Тэрэндээ л олж байсан. Яг л Халаа орчин хүйт нарт. тав модын яг өднос үзээгүй. Аа. Тэ. Би бол одоо дуугнж өдөө шүү дээ. Зулаа цагаан алта тэр гээл тий. Алтай цагаан юу гэдэг вүлээ. Тий. Зулаа фин- цагаан тайган би. Хин дэлээ дуулсан дуу. Тэгээд одоо яалтчгүй би бол одоо үнэхээр бас гайхлаа л да Казакиар түмний соёлыг намайг одоо анх ирсэн өдөр би чи амьдралдаа нэг каз гэж хоолыг бол ич үзээгүй юм шүү дээ. Яг ямар хоол байд ингэ. Тэгээд дэлгүүрээс ингээд би бол авч нэг итгэрч нэг үйлдвэрийн ингээд нэг уудалцсан тий. Тэр бол яг ингээд яхаа надад бол зүгээр нэг Ээлэн гол юм чи тий. тэр нэг чансаа атооны машаа санагдчихсан байхгүй юу. За тэгээд намайг анх ирсэн өдөр бол одоо баг тахмаа сайхан тэгээд таалга тахмаа надны юм юу хийж өгöd кац хийж өгöd. Тэгээд бас нэг хүндтэй зочиндоо яадаг хоолны юу лахаа тэр нэг Бисбармак. бисбрумах гэхдээ тэр дотор бас нэг хоньны нэг юуны хэсэг гэдэг та нэг ярьж ирсэн нэг юм. Чүүжний ясуу. Тэ нэг том Тий, тийм тий, тий. Хамгийн хүндтэй зочиндоо гэдэг бисбрумах гэж хоол. За тэгээд хоол идэхийнхөө ингээд бүгдээрээ сайхан гараа угаадаг тий. Тэгээ гоё өрөөл хилдэг. Тэгээд энд чинь бас нэг сонин зүйл анзаарчихсан. Бид нар ч одоо ингээ аяганд ингээ хоол хийж иддэг шүү дээ тий. Тос бүртэй. Тэ. Өөр өөрсдийгээ. Өөр аяганд. Тэгсэн Казакиар дэм маань бол ингээд голдоо тавьдаг. Тий. Тэгсэн чинь тэрийг нь би сайн ойлгохгүй сүүлд нь та надад хэлсэн. Би нөгөө бид хэд ч нөгөө дөнгөж орж ирж ял нэг амар Монгол хоолоо санацаа үйлссэн. Эхний нэг энэ цайны газар харна очиод цов явлаа. За нэг 3 порц цов авчиад 3 порц авахгүй юу? Тэгээ сууж ясан чинь 3 порц цов гэсэн чинь нэг юм төмпөд цар дотор ингээд голтноо овоолоод ингээд гол тавьчлаа. За та хэд ингээд иччихүү гэхээр нь Гайхдаг. жоохон гайхаад. Одоо энэ хүмүүс маань одоо 5 маа угаагасаа жоохон яасан болоо Залхуурсан болоо гэдэг. залхуурсан болоо Юу. гэдгснэ. Үгүй тэгснэ нөгөө мань за би 5 авчраад өгчихээ да гэдэг явдаг лөө. Тэгснэ юм жижигхэн ингээд дийс шиг жоохон 5 авчраад нэг голдоо тавь. Тэгээд би чинь мэдхгүй юм чинь за Хүлээгээд байж. тий хүлээгээ тэгэл нөгөөднөөс яг игээд ийц бас их үгүй юм билээ штэ. Тэгсэн чи яалтч авахгүй нь бол одоо яг энэ үндэсний одоо энэ соёл тий. Нэг маш нэг сайхан том соёл байна. Тэгээд ер нь бол анзаарсан одоо миний хувьд бол би ч одоо аялагч юм те маш олон зүйл. Ялангуяа одоо энэ ус үндэсний болвол би нөгөө хоолны соёл те. За тэгээ ахуй соёлууд те. За тэгэл одоо тэр тухайн үндэснийх нь одоо үндсэн соёл нь яг. Үндсэн соёл Тийм те. үндсэн соёл одоо. Тэгээ үндсэн соёл гэдэг дотор ч юм бол бас зөндөө олон зүйл байна шүү дээ. Одоо та хэдэн тэр яг хоолоо голтоо тэгж тавьж иддэг. Ахмад наст нь ингээ ерөөл айлдаад. Тэгээд ингээ сайхан те зүсээд өгдөг те. Тийм. Одоо бид нар бол тийм юм бол байхгүй шүү дээ. Тэгээ сайхан гар хойлоогоо ингээ хоол идэх юм угаачдаг ч юм уу те. Тэр талаараа та нэг яриач. Тэр Казакиар хоол бисбармак гэдэг хоол. Каз болохоор юу байхгүй адууны хавраг. Адууны хавраг уйл мэдэндээ чигсэн. Жаахан давслаад амтлаад. Тэгээд баг багаар маханда хөшөглөөд. Тэгээд байхгүй. Бисбармак гэхлээр тэр чинь одоо бүхэл чансан мах 5 3-аараа итгэр тэгээд бисбармак гэд нэрлэгддэг байхгүй манайх.
Аа. Тийм байдал байгаа. Тэ. Ноо сайн. Тэгээд тэгээд тэр хасгээд хоол итгэхээр их ам цангадаг гэд нэг Тэ. Ам цангад авахгүй. Давстаа явал тэгээд ам цангад авахгүй. Давсаа даруулсан бол. тэр болгох үйл явцны яг их удаан чанаад байгаа. Удаан чана штэ тий. 3 цаг тавьсаал чана бол тэгээд зөөлөрд махна. Шүлэн сайн гарна. Ясныхаа шүлэнд гарна. Ийдэл сайн. Шүлөө уун. Тий. Ууштай тий. Нөгөө нэг хоол нь бол нөгөө Биспромак гэдэг нь бол 5 хуруугаар айдаг гэдэг. Тий. 5 руу бод маханд хийж болно казиг бас. Болно. Хамаагүй зүгээр. 3 4 5 цаг шанаж байгаа тэгээд идвэл ясны шол гараад бас би эрүүл сайн байдаг байхгүй тэр чинь. Тэгээд ойлгож байгаа. Бас их амцлагтай. Тий. Тэгээд ер нь адууны махаар л хийн шүү дээ. Каз. Адууны хавирганы мах байхгүй тий. Тэрээс өөр мал. Тий, өөр мал биш. Энд бас сарлаг их байна тий. Сарлаг байна тий. Гэхдээ манай сарлаг уцаад дахиад гараад байгаа сүүлээ үед. Дээр үед бол сарлаг байсан байсан. 90 онд 90 оноос тэгээд 98 99 2 мөнгө хүртэл тэгээд алтаачуу туугаад тэгээд дуусгасан. Тэгээд дахиад өсөж байгаа нэг 100 хэдэн сарлаг байна уу нэг. Одоо 100 хэдэн сарлаг байгаа. 120-од Монгол өхөр байгаа шүү дээ. Монголд бас байгаа шүү дээ. Тий, 100 хэд гэдэг нь одоо зөвхөн тосгоны хэмжээнд дөө. Үгүй тосгоны биш энэ манай Улаанбааш шиг Улаанбааш тийм. Боош тоогоор 100 ширхэг. Тий. Сарлаг 100. Тэрнээс биш одоо нөгөө бүр нөгөө 100 мянга цанг болов шүү дээ. Үгүй 100 ширхэг тий. Тий 100 ширхэг. Зүг. Сарлаг нь бол өвдөө дижигт амар өргөөр аваад гачна. Монгол өхрөө болохоор тий. Гэтэл л гэдэг. Тэгтээ 24 цаг. Тий. Би хүүхэд байхад манай би ч өсгөлөө хөлтэй. Тэгээд нөгөө манай өгшөө хоёр сарлагтай байсан. Тэгэл манай өгшөө бол нөгөө өхөр алга болчлаа гэж явдаг. Нөгөө сарлагч ууланд гараад алга болчдөг. Тэг бас нэг газар тогтдгүй юм шиг. Тэгэхээр энтгийн сарлаг бол харин гайгүй юм шүү. Гайгүй. Тэгээ хил давчвал Бас хил таваа. давж шүү. Тий. За. Тор мор тасахын тэнд. Тий. Тэгээд надад өчтөр бас нэг айлаар зочлсон тий хоёлаа. Тий. Туваа үндэс. Туваа айл тий. Туваа айл байсан. Тэгээ би бас анзаарж байгаа зүйл нь бол бас гоё олон үндэстний бас нутагтай тий ажиллаж амьдарч байгаа тий. Одоо энд чинь бас уранка байдаг гэсэн тий. Уранка бүгд байх. Уранка туваа хаалх газар дөрүүд Торгууд торгууд нутгад дургууд арай байгаа бол байгаа баха. Байгаа. Агцсан гэх бас ховцтой байдаг. Зөө. Олон үндэстэй шүү дээ. Баяр гэж. За тэгээд одоо юу гэдгийг ганцхан зүйлээр бол би тухайн одоо үндэсний одоо соёлыг ч юм уу бас бүрэн одоо ойлгож ухаарахад бол хэцүү л дээ. Тэгээд ямар ч үсэн бидний аяллыг одоо тэ ингээд сайхан явж явах дэмжсэн талгаа тахтаа маш их баярлалаа. Тэгээд зүгээр баг тахтаа маш их баярлалаа. Одоо өглөө болгон бид нарт чинь гоё цай gaajхан зүөх юм, цай ууг хийн, тэ өдөр болгон гоё хоол ийн. Тэгээ гоё гарын хоол идэн. Бидний ч одоо цайны газрын хоол бити идэрээ таа дахиж ингээд сайхан гоё тэ казагсны гоё хоолооч идлээ. Нөгөө одоо Монгол үндэсний хоол юм уу тэ цөөн гааж идлээ. За цөөн өнгө үнэхээр гоё идэг. Хасгаа бол айгаа хийжсэн зүнэ. Халаатай хоол ястай үнэхээр гоё идэг. Тэр цөөн яаж хийгээд байгаа мэдэхгүй байна. Тийм тэр их гоё тийм цөөн. За тэгээд одоо та ярта маш их баярлалаа. Тэгээд баг тахта эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Ярил батар суудгаа. Дараа жил дүү нэрн дараа жил ирэхэд сайхан тэгээд гоё налаагаар байж байгаа тий. Тэгээд хэдүүлээ сайхан дахиад иргэн сайхан уулзахын тий. Үзэгдээ сайхан эрүүл одоо өргий. За тэгээд одоо эрүүл бата орчгоор ирсэн гэж юм одоо буцдаг гэж үг байна тий Монгол. Тий бид хэд одоо ингээ маргааш өглөө одоо Европын зүг ингээд хөдлөнөө. Тэгээд намайгийн хувьд бол сайхан амар дугаар нь болсон. За Казакаар түмэн Баялгийн аймгийн автовын газрын хамт олондоо баярлалаа. За Ялк гэдэг одоо нэг бүсгүй байгаа тий. За тэр нь just маш их баярлалаа гэж хэлээрээ. Ялкт одоо маш их баярлалаа. Би одоо Ялкыг бол одоо бид нар чи царай цай чарлуу уулзаагүй баялаа. Тэгээл өөр юм надад
одоо маш их тус болсон. За Тамираахтай маш их баярлалаа. Одоо надад бол өстой маш их зүйл тусваллаа. Одоо мах хүртэл одоо эндээс надад хүртэл олж өгөө те. Дөнгөж нэг ажиллаж байгаа өхрийн гуй авч гисэн шүү дээ. гаргаж байгаа гэж. Тий гаргаж байгаа өхрийн гуй одоо тэгээ тэрийг нэг айтайхан шиг хэлээр аваад гарч байна. Тий болчихно доо. За тэгээд сэтгэл сайхан байна. Баярлалаа аймаг Казаки ард түмэндээ маш их баярлалаа. За тэгээд зарим нэг хүмүүс маань бол одоо чатаар мессежээр одоо бэкбэк гэдэг бас нэг залгуу байлаа. Тэгээд тусуулж чадсангүй гэж үгүй шүү. Надад бол та бүхэн бүгдээрээ тусалсан. Тэгээд одоо нөгөө сэтгэлийн дэм те үг гэдэг зүйл чинь аюулчтэй шүү дээ хүндтэй. Тэгээд бүгдээрээ сайхан одоо бас нэг ихч байсан би Баян-Уулын аймагт байгаа шүү. Одоо хэрэг болвол залгаараа гэсэн. Ер нь зөндөө бол хүмүүс байгаа. Тэгээд тэр болгон хүмүүстэй маш их баярлалаа. За тэгээд Казахстан түмэнд одоо цаашдын амьдралтай ад жаргал сайн бүхний хүсье. Тэгээд эрүүл энхийг хүсье. Тэгээд эргээ сайхан уулзсан ерөөлийг дэвшүүлээ да. Ярил баталж болтугай. За баярлалаа. За. Аа,